Тэгээд та бидний ингээ шоу үзэл байгаа юм бол илүү тодорхой болж байна. Ерөнхийдөө энэ тоглоом хаашаа явж байгаа юм бэ? Тэгээд би нэг юмыг айгу харж байгаа. Энэ тоглоомын эцэс хамгийн том хөдөлгөөн гарч байна. Тэрнээ бэлэн байх. Тэндээ хамгийн том өгөөж гарч байна. Тэрэндээ ерөнхийдөө би бүх анхаарлаа явж байгаа. Тийм учраас түүхэн ном уншиж гин өнгөрсөн 400 мянган жил 2000 жилийн хугацаанд режим өөрчлөлт яаж ирсэн бэ? Америкт адилхан стратегийг баримталж ирсэн нурсан улс байна уу гэх мэт чинь. Зя манай дэлхий ба мөнгө шоуны энэхүү дугаар тавтаа морил мэдээж манай ерөнхий ивент тэтгэгчээр Pepperstone ажиллаж байгаа. За Pepperstone дээр арилжаа хийж байгаа хүмүүс маань одоо бол айгүй сайхан явж шин арилжаанууд бас явж өнөөдрийн байдлаар хэдүү байсан бэ? 6% өгөө 6 хоногийн дотор. Долларын хадгаламж 2 дахин явцсан. Тэгээд мэдээж дугаар болгоныг одоо баг таны нэг олсон герман пропаганда герман постэр эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Пропаганда гинэ. За тэгээ энэ герман постыг та тайлбарлаач. Яг би ChatGPT-гээр жоохон орчуулсан. Яг саяхан нэг томоохон басын ямар дүрм гаргасан бэ гэвэл зөвхөн 5 дахь өдөр заяа. Хар эрстэй хүмүүс сэлж болно. Бор эрстэй хар эрстэй хүмүүс сэлж болно. Цагаан эрстэй герман үндсэн герман хүмүүс тэр төрийн санхүүжил дээрээ босгосон басны руу орж болохгүй. Хориотой. Окей. Тэгээ энийг ерөөдөө CDU SPD нам одоо герман одоо нөгөө улсын том хоёр нам одоо Монголын ардын нам арчлан намтай адилхан тэрний ард байгаа дуракууд тэрийг ингээд санаачлаа явж байгаа. Гэх юм одоо нөгөө бүр ингээд намаас доош яваад жижиг аппарат шиг хурган дарган нар тэндээ ингээд тэнхтээ сууж байгаа байхгүй юу? За тэгээ энийг хэн эсэргүүцсэн юм бэ гэвэл одоо ерөөдөө 5 дахь өдөр хүн болгон орох эрэхтэй. Тэгээ энэний араас хэн тэмцсэн бэ гэх юм бол AfD нам. За тэгээ AfD нам юу юм бэ гэх юм бол нөгөө улс төрийн спектрум гэсэн юм байгаа штэ. Баруун зүүн. Одоо баруун гэж үзэх юм бол консерватив, Republican татвар бага байх хэвээр хүний эрх чөлөө тэгээ манай улс манайх байх хэвээр герман улс герман байх хэвээр националист илүү ингээ хандлагатай. Зүүнний үзэл бодол бол нөгөө татвар өндөр байх хэвээр социализм экстрем зүүн гэх юм бол марксист тэгээ хоёулаа экстрем үзэл бодолтой гэх юм уу да. Тэгээд AfD нам юу юм бэ гэх юм бол hard right одоо нилээн баруун, нилээн консерватив, нилээн герман байх хэвээр. Тэгээд хүмүүс AfD намыг яаж гүтгэдэг юм бэ гэх юм бол нөгөө нацистийн нам. Гитлерийг шүтдэг нам. За тэгээд энд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол одоо Гитлерийг шүтдэг нам энэ race одоо нөгөө бор эрстэй, хар эрстэй, цагаан эрстэй хүмүүс хамт басынд орох эрхтэй гэж тэмцэж байгаа байхгүй юу? За би зүгээр ингээд толгойн дотор ингээд бодож үзэж байгаа байхгүй юу? Одоо Гитлер маань одоо тамд одоо ялцж байгаа бахалтай. Тэгээ ингээд тамнаас нөгөө шийтгэлийн хугацаанд дууссан. Тэгээ буцаага дэлхий рүү ингээд эргэж ирээд герман хүн эргээд төрөөд одоо ингээд өөрийнх нь үзэл бодлоо хамгийн их нийлдэг нам нь төө нөгөө ингээд хар эрстэй хүмүүс цагаан эрстэй хүмүүстэй хамт басынд сэлэх эрхтэй гэх юм бол Гитлер бүр ингээ харваад буцаагаад тамлуу шаах. Ер нь бол дэлхийд даяар энэ улс төрчнөр зүгээр хошин шог болж байна. Мэдрэл мод болж байна. Одоо бүр тийм экстрем барууны үзэл бодолтой намууд тийм энэ race гэх мэтчлэн арьс өнгө шудраг ёсны араас тэмцэж байгаа. Зүүнний үзэл бодолтой нөгөө либерал хүмүүс расист болцсон байна. Тэг ингээ амар сонирхолтой нөгөө дэлхий эргэцсэн юм шиг. Ингээд хүмүүс зүгээр ингээ тэр ч мэдрэл мут болцсон юм шиг надад санагч байна. AfD-ийн зөв. SPD, CDU одоо ирэх барьж байгаа аппарат шиг дуракуудын буруу. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 1950 1920 буцаж байгаа штэ. Гэхдээ эсэргээр хар хүмүүс өнөөдөр орж болно. Цагаан хүмүүс орж болохгүй. Энэ бол экстрем расист үстэй. Гэтэ энэ дээр асуумаар байна л да. Яагаад ийм барууны нам ерөнхийдөө сүүлийн хэдэн жилүүдэд бол миний харж байгаагаар бол зүүн зүгийн намнууд илүү их төр барьсан. Дэлхийд даяар. Тэгэхээр одоо барууны нам
эднэрээс санаа аваад за окей хэдүүлээ жоохон нээлттэй байх хэрэгтэй юм байна гэд эргэж гин үү? Ер нь яагаад юм бэ? Зүгээр тэр зүүнний үзэл бодолтой хүмүүс бүр ингээд тэр чтэй бүр зүүнний хэсэгтээ яваад тэрийг ингээд цөмлөөд тэгээ баг Гитлерийн талдаа орсон байгаа зү. Гэхдээ нөгөө бас эсэргээр хар хүмүүс ганцхан өнөөдөр орж болно. Данаа баг Гитлертэй үзэл бодол нийлээд явж байгаа байхгүй. Барууны үзэл бодол нам одоо AfD намын үзэл бодол мөрийн хөтөлбөр ингээ хараад үзэх юм бол яг 1900 оны энгийн консерватив намын мөрийн хөтөлбөр. Энгийн экстрим юм юусэн байхгүй. Тэ? Хууль бусаар байгаа хүмүүсийг хүүгээ гаргая. Гэвч тэр хийж байгаа гадны хүмүүсийг хүүгээ гаргая. Монголд ирээд халамж аваад жилийн дотор ерөөдөө Герман улс тэ Герман улсын төлөө татвар төлөхгүй байгаа юм бол халамж өгөхгүй. Тэгээ урт хугацаанд ингээд зүгээр халамжаар амьдраад Герман улсын нийгэм улстай нэмэр болохгүй юм бол бай бай. Экстрим юм юу байгаа юм бэ? Энэ амар энгийн. Гэхдээ нөгөө дуракууд нөгөө тийш экстрим явцсан болохоор тэгэл тийм тэнийг юм ярьж байгаа хгүй харамсалтай. Гэхдээ одоо ингээд дэлхийг ингээд бүтэн тойрох хэрэгтэй юм байна л да. Дахиад 180 градус татвар шүү дээ. Яа. Тэгээд тэр нөгөө эрэлт бол амар том. Амар хурдан болно. Ерөөхдөө нийгэм даах байна. Одоо жишээлбэл Германы Саксен-Анхальт гэсэн аймаг байгаа. Тэнд AfD нам ерөөхдөө ойролцоо ард түмний тэр аймаг дотор амьдарч байгаа ард түмний нэг 43-аас 44% авах юм байна. Орон нутгийн сонгуул дээр. Тэгэхээр чи ингээ хараад үзэх юм бол жижиг намууд байгаа штэ 3-4%, 2% авдаг босго ингээ барахгүй. Тэднийг ингээ хасчих юм бол баг AfD нам анх удаа нэг аймаг дотор 51%-ийг авах магадaltaй. Тэндээс эхэлж байгаа. Тэгээд энэ бол зүгээр ингээд төмөр шиг Герман даяараа явчихна. Тэр нэг аимшигтай юм байгаа зөө. Одоо нөгөө Alice Weidel гэх мэт хүмүүс байгаа шүү дээ AfD нам дотор. Одоо Donald Trump адилхан юм ярьж ирсэн шүү дээ. Хилээ хаан маань ингээ гимтэрчнүүдийг гаргана ба. Хан бус. Тэгэл сонгогдлоо. Тэгээ бүх юм дээр худалж юм. Тэгээ яаж ийнэ гэх юм бол нөгөө за ингээд establishment одоо Монгол улсын их хурл дотор 20 жил ирэх барьж байгаа дуракууд байгаа шүү дээ. Тэгэл нэг сонгуул болгоно одоо өөрчлөнө гээл те ингээл новч мэн 20 жилийн хугацаа нэр би 20 жил ирэх барьж ийсэн мүү гээл хэлмээр байна те. Янз бүрийн сайд нар те ингээл тэн дотор ингээ ялцарсан ингээ даан болцсон сонгуул болгон дээр одоо би ард түмний төлөө тэмцэнэ гэдэг. Тэгээ тиймэрхүү хүмүүсийн эсрэг Монголд бас харагдаж штэ. Одоо хүн нам тэгж боссон тийм ээ. Одоо яатсан бэ? Байхгүй шүү. Одоо ингээд дуурж байгаа юм байна уу? Дорж хаанд нэг жоохон ингээд халтар пүүз мүүцтэй ингээд жоохон сенсац үүсгээд гих мэт шин. Одоо establishment болцсон. Тэ? Одоо дараагийн сонгуул дотор хүн нам одоо юу ярих юм? Би яг сайн мэдгүй байна. Өнгөрсөн сонгуул дээр энэ тэнд баах мэрэгжлийн хүмүүсийг орон нутгийн сонгуул их хурл дээр сонирхолтой хүмүүсийг оруулсан. Дэвшүүлсэн. Тэгээ залуу хүмүүс айгүй хүн намыг сонгосон. Яасан. Тэгээд заяа opposition руу орох хэрэгтэй байсан байхгүй нөгөө хоёр establishment юуны төлөө эсрэг ингээд дуу хоолой болох хэрэгтэй байсан. Өөрчлөлтийн төлөө. Тэгэл яг энд ингээд тэгэл нөгөө хоёр том тендер бадсан ном яаж байгаа юм бэ гэх юм бол за жижиг яам өгч. Нэг дагийн л өгч. Тэгэл нэг хэдэн байнгын орооны. Come on guys. Тэгэл одоо дараагийн сонгуул дээр хүн нам яг өнөөдөр шиг тэгээ одоо юу ярих юм? Засгийн газрын эсрэг одоо дуу чимээ нээж болох юм уу? Болохгүй шүү дээ. Яг гэх юм бол нөгөө хамт нэг тогооноос идсэн юм бол тийш одоо шүлс хайна гэх юм бол амар ёс зүг байхгүй. Авдаг юм авцсан. Тэгээд хүн нам одоо бай бай. Жижиг яах. Яг энэ ярьж байгаа юм бэ гэх юм бол Donald Trump адилхан юм хийсэн. Хүн нам төстэй юм хийсэн. Гэхдээ нөгөө хүч байхгүй. Зүгээр ингээд залгаа ингээд явцсан болохоор зүгээр чимээгүй болцсон. Одоо аюул нь юу юм бэ гэх юм бол Alice Weidel, Францад Marine Le Pen гэх мэт шин хүмүүс эрх мэдэлтэй болоод ирэх юм бол бас яг адилхан Trump шиг том юм make America great again, make France great again, make Germany great again. Тэгэл нөгөө хаан ширээний тоглоом гэсэн Game of Thrones тэг хаан ширээний тоглоом. Тэгэл ерөөхдөө улс төр юу юм бэ гэх юм бол агентлаг, яам, алтан тушаал, тендерийн
ширээний тоглоом болж байгаа байхгүй. Тэгээд тэр ширээний тоглоом эзэн болоод ирчих юм бол тэгээд салхи хэрэгч юм байна л да. Тэр хамгийн том аюул. За тэгээд AfD нам хударчих юм бол Трамп шиг явчих юм бол Трампыг амар их дэмжсэн хүмүүс одоо юу бодож байгаа юм бэ гэм. Одоо нэг улс төрийн биш хүн сонголоо. Бизнесмен. Тэр бомбтон. Энэ системийг нураагаад шинээр босгоно. Make America Great Again. Тэгээд ингээ 3 удаа сонглоо штэ. 2016 онд сонгосон, 2020 онд сонгосон, 2024 онд сонгосон. Өөрчлөгдсөн юу ч байхгүй. Яг адилхан замаараа ингээ явж байгаа. Одоо бүр ингээ Ирантай ингээ алцаа явж байгаа. Тэгээ хизээний цагт ингээ бовдуулахаа залхаж баха. Тэгээд яад юм бэ гэх юм бол нөгөө ард түмэн өөрийнхөө улс төрийн системд итгэхэ байчаад тэгээ экстрим хөлбөр рүү бүр олохгүй юм бол иргэдийн дайн руу шилжих байхгүй. Энэ Европ бас томоохон эрсдэл болох магадaltaй. Яг гэх юм бол Германы Европын доор Германы засгийн газар байгаа, Францын засгийн газар байгаа гэх мэт шин. Тэгээд тэн дээр бүр том тоогоо барьсан. Бүр том тендерийн ширээний эрэхтэй Европын холбоо сууж байгаа байхгүй. Тэгэл ингээл окей чиний охиныг ингэч, танаа хүүгийг ингэч, танаа нөхрийг ингэч, танаа хамаатныг чи за өөр хүн байна уу? За ингээл тухтай 30 жилийн сарын $20,000 тэтгүүр өгчээ. Нүүбийн гоё алтан тушаал өгчээ, ингэч тэгчээ, энэ хороолуу оруулчээ. Энэ төрлийн бус байгууллагууд дотор ингээд $300,000 ханд өгчээ, яаж ин мааж ингээл ингээд тоглоом ингээд явдаг байхгүй. Тэгэл улс төр дотор бид нар ингээд бас нэг тээ зүү хэрэгтэй, нэг төслүүд хэрэгтэй, зөвлөгөөний гэрээнүүд хэрэгтэй. Тэгэл тэд нар ингээ оновчтой юм ерөөс үйлдвэрлэдэггүй зүгээр тийм хүмүүсийг зүгээр ингээ амлуун юм хийгээл тэгэл чимэг бол худалдаа авчих байхгүй. Тэгээд тийм эрсдэл бол надад амар том харагдаж байна. За тэгээ AfD нам Front National одоо Францын Marine Le Pen хоёулаа Трамп болчих юм бол тэгээд Европ ингээ дил баана. Пепстонт яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл, арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайдл юу болох юм бэ гэх юм бол багц дотор ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентийг эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Мэдээж одоо Трампыг ярьснаар дахиад жоохон Трампыг ярьчих. Трампын энэ удаагийн сонгуулийн юм дуусаагүй байгаа. Гэхдээ таны бодлоор ерөнхийдөө анх нэр дэвшигтэй, хоёр дахь удаа нэр дэвшигтэй ярьж исэн юмнуудын хэдэн үеийн биелүүлсэн юм шиг санагдаж байна. Тэгээ үлдсэн юмнуудыг ер нь биелүүлэх мэдээж дайнуудыг олж өгсөж чадаагүй. Тэгээ тэр дайн дээр бас надаас асуух юм нь юу юм бэ гэхээр гадны нөлөө байсан уу? Израилийн ч юм уу, Epstein Files ч юм уу хүмүүс айгүйх гадуур таамгүй төвшүүлээд байгаа шүү дээ. Яг охноо Кушнертэй суулгасан еврей баачкатай. Тэгээ охин нь бол еврей болцсон. Тэр Jared Kushner бол Трампын баруун гар болцсон, хүргэн болцсон. Одоо бас нэг жоохон ярина. Тэгээд яг хөө ингээд Трампын хүүхдүүдийг харахаараа хоёр Eric Trump, тэ Trump Jr. хойлоо жоохон төмснүүд two potatoes юм ухаантай биш. Тэ зүгээр аавынхаа юма хийдэг. Иванка охин нь бол мундаг. Гэхдээ эмэгтэй болохоор яг ийм Трампын empire үржлүүлэх тийм хүсэл байхгүй. Яг хуу Барон жоохон өөр ээж магадгүй. Гэхдээ ээжийнхэн хүүн жоохон дэнүү залуу. Тэгээд тэр Jared-ийг харж байгаа ямар мундаг юм бэ те ингээд те. Пүүст. Надаас юм гараагүй юм байна гэл. Яг хуу тэгээд ингээ хараад үзэх юм бол нөгөө 2016 оны сонгуулиар ерөнхийлөгч байсан 2020 онд 21 онд зодгоо тайлсан. Тэгээд Америкийн эсрэг нам Трампыг ерөнхийдөө дампууруулах гэж үзсэн, шорон хийх гэж үзсэн. Тэгээ 2021 оноос 2024 онд хэнийг Трампын ард бат зогссон ганцхан бүлэг хэн байсан бэ гэвэл еврейчүүд. Тэр Miriam Adelson. Тэгээд Jared Kushner ба түүний нөлөөтэй хүмүүс. Тэгээд янз бүрийн еврей хүмүүсийг мань хүний арыг даасан байхгүй юу? Аварсан, компани дампуурл болж исэн, зээлийн шугам өгсөн гих мэдчлэн. Тэгээд тодорхой хэмжээний өрөнд орж байгаа байхгүй. Тэгээд тэр бомбтой хүн байна гэдэг чинь бас дархлаатай болно
гэсэн юм ерөөс биш. За тэгээд тэр еврей хүмүүсийн өрөнд орсон болохоор тэгээд дараагийн сонгуул дээр Miriam Adelson бол Trump-ыг кэшээр бөмбөгцсөн. Тэгээд янз бүрийн еврей AIPAC гэх мэт ч өстой тултал мөнгөөр зодсон байхгүй. За тэгээд за окей ингээд та миний арыг даасан намайг шоронгоосоо хамгаалсан гэх мэт шин дараараа окей за тэгээд хүслийг чинь биелүүлье. Нэрнгээс Аятолла Хоменеиг бөмбөгчих юм бол Ираны засгийн газар 2 хоногийн дотор нурчих юм уу нэрээ. Тийм шүү дээ. Венезуэлыг харлаа. Тийм шүү дээ. Кубыг харлаа. Easy. Тэгэл тэгээд яг хөө тэгэл еврей хүнийг манипуляц хийх амар чадвартай юм байна. Тэр талаараа бол авьяастан мундаг. Тэрийг хэлэх ёстой. Тэгэл тэргүүл явж байна да. Jared Kushner гэснээс сүүлийн үед гарч байгаа мэдээлэл юу юм бэ гэхээр Jared Kushner бол мэдээж Трампыг төлөөлөөд одоо ойрхон дорнд Middle East-ийн одоо төлөөлөгч болцсон тий. Тэгээд Орсын бас төлөөлөгч. Путинтэй уулзж байгаа тий. Witkoff, Kushner хоёлаа ерөөхдөө хаасаг явж байгаа шүү дээ. Тэгээд одоо газын зурвсын талаар газын зурвсын цэрэгжүүлэлтийн болох талаар ярилцж байна. Тэгээд эндээс надаас гарч байгаа асуулт юу юм бэ гэхээр одоо энэ газын зурвсын ирээдүй юу вэ? Мэдээж Израилийн нөлөөнд бол ийм болсон. Өмнө ийм байж гад одоо ийм болсон. Ер нь бол зүгээр л шороо. Genocide хэдэн зуун мянган хүмүүсийг алсан. Хүүхдүүд, гэр бүл, ээж, аав нар, дээд бууц, орон сууц хамаагүй. Яаж байгаа юм бэ гэх юм бол Газагийн далайн ирэг дээр асар том газны орд байгаа. Money. Тэгээ еврейчүүд угаасаа мэдрэл муутай, genocidal. Тэгээ амар сонирхолтой нацистууд еврейчүүдийг устгаж үзсэн. Одоо дахиад дэлхий 180 градусаар эргээд еврейчүүд одоо нэг ард түмнийг устгаад явж байна. Олон нийтийн өмнө сошиал медиагийн үеэр тэгээд Israel Files гэдэг та нар гуглдах юм бол нэг амар вебсайт байгаа. Тэн зүгээр ингээд усанд явж байгаа хүүхдийг зүгээр ингээд буудаж гин. Машиныг ингээд турж байгаа ээж аав хоёрыг ингээд бөмбөгдөж гин. Амралтанд явж байгаа Палестины гэр бүлийг зүгээр ингээд бөмбөгдөж байгаа. Зүгээр ингээд тэгэл зүгээр агаас би тэгээд хүчингийн хэрэг гэсэн юм байна гэх мэт зүгээр ингээ хүмүүсийг зүгээр ингээ дураараа алж байгаа. Тэгээд газаг зүгээр ингээ үнс олгож байгаа. Тэгэл яах байгаа юм бэ гэх юм бол prime real estate тансаг зэрэглэлийн үйл хөдлөлийн байршил яг гэх юм бол далайн иргэн дэргэд гадна тэрний нөгөө талд нь бол нөгөө томоохон газны орд байгаа. Pipeline-ыг бас газ сонголоо бас явуулах бүрэн боломжтой. Тэгээд cash юм чинь үйл хөдлөлийн бизнес юм чинь тэгэл энэ ард түмэн одоо энэ газа одоо байхгүй. GG. Газа ер нь бол ирээдүйд Израилийн байхгүй. мэдэлд орохоор байна шүү дээ. Байхгүй. Тэгээ ингээд нэгээр нэг бол тэдний бүүнэр наална. Эсвэл өөр нэг улс эднийг хүлээж авна. Египт үгүйсэн. Тэ Лебанон угаасаа одоо алуулж байна. Jordan авахгүй гэсэн. Энэ араб орнууд өөрийнхөө муслимчуудыг ингээд дэмжин нэлээд байхгүй билий. Гэтэ ингээд энэ Газад байгаа хүмүүсийг авна гэдэг чинь амар гүн трауматай, экстремист тэ насаараа гэмтэл авсан хүмүүсийг хүлээж авах гэсэн үг байхгүй юу? Амар аюултай. Бид нар бол насаараа тэгэл баахан террористууд одоо гарч ийн. Би ойлгож байна. Яг гэх юм бол хэдэн зуун мянгаыг ээж аав хүү охин хамаатан саатан гэр бүлэг тэр устгацсан хүн юм бол чи яах юм бэ гэх юм бол хариу авах гэж үзэн штэ. Тэгээ Jared Kushner ч өөрөө бас еврей болохоор энэ хилцүүлэг бол нэлээд ашиг сонирхлын зөрчилтэй л харагдаж байна тий. Энэ хүн тэндээ очиж байна гэдэг чинь доромжлол واخгүй. Тий. Одоо манжийн үеийн янз бүрийн гинт хэргийг монголчууд одоо хятадуудтай ингээ яриа гэх юм бол нэг хятадууд нэг хятад хүнийг илгээлээ гэж бодъё л та тэр чуулган луу гэсэн чинь овг нэр нь манж. Тэгээ баттай манжийн үеийн нэг засаг даргын удмын нэг хүн явуулж ийнэ гэж боддоо. Тийм байхгүй. Тэгээ тэр Хамасын хүмүүс Jared Kushner-т ер нь яагаад уулзж байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Зя өөр ойрхон дорнод болж байгаа мэдээлэлээс гэх юм бол Уман Иран хоёр уучлаарай. Ерөнхийдөө бол тэр усан замын шин одоо хилцлүүдийг бий болгож байна. Ер нь бий болоход нэлээд ойрхон байна. Тэгээ энэ дээр Аракчи бас юу хэлсэн бэ гэхээр Ормосын хоолойг нээх болон Иран, Уман хоёр хоорондоо
энэ усан замыг тохирох нь хоёр өөр асуудлаа гэж хэлсэн байлаа. Тэгээ энэ Иран Оман хоёрын энэ хилцүүлэг яг юуны талаар юм бэ? Зүгээр ингээд ер нь бол нөгөө bilateral гэдэг байхгүй. Одоо unilateral гэдэг чинь одоо би даасан нэг улс бүх юмыг нэг шийднэ гэсэн. Bilateral гэдэг нөгөө uni гэдэг чинь латинээр нэг, bi гэдэг чинь хоёр, тэгээд trio гэдэг чинь гурав, тэгээд quattro тэгээд гэх мэт чинь ингээд дөрөв болж байгаа байхгүй. За тэгээд энд юу авч байгаа юм бэ гэх юм бол Иран улс юу одоо нэвтрүүлэх гэж үзэж байгаа юм бэ гэх юм бол өмнө Америк бүгднийг unilateral одоо ганцаараа хийдэг байсан юм бол одоо ерөөхдөө bilateral хилцлийг хийвэн болгож байгаа. Одоо юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол Оман бит хоёр уулзж штэ. Чи энд юу гээд байгаа юм? Энэ чи энэ өрөөнөөс гартаа хин чамаг дуутаагүй штэ. Яах гээд байгаа юм бэ? Тэрийг одоо жоохон гээд стандарт болгож байгаа байхгүй. Энийг амжилттай хийж чадах юм бол тэгээ Иран дараа нь Сауди Арабтай тустай яар. Ирактай тустай яар, Катартай тустай яар. Тэг хүн болгоно ингээд тустай ярьчаа тэгэл яах юм бэ гэх юм бол Америкчууд ингээд хаалга тогшоод өмнө хурлын өрөөн дотор угаасаа хамт суудаг байсан. Албатай юм шиг одоо зүгээр тэр хурлын өрөөнөөс гарах гэж байгаа байхгүй. Тэгээд цаавраа зөндөө нууц хурлууд ингээд явж байгаа. Тэгээд арабчууд Йемен рүү зөндөө мөнгө явуулсан, Иран руу зөндөө мөнгө явуулсан. UAE дүнгиж сайхан мөнгө явуулсан ба Ираны зарцаасан хураасан мөнгийг бас чөлөөлсөн. Оман бас яг адилхан тим юм явуулж байгаа шүү дээ. Тэгээ одоо Сауди Араб, UAE гэх мэт шин орнууд өөрийнхөө хормоосоос хараад бус болохын тулд янз бүрийн газ хоолоо байрна гэж юм, нефтний пайплайн байрна гэж юм. Тэгээ бүгдэн дээрээ ерөөхдөө одоо Иранаас зөвшөөрөл авах ёстой болж байгаа байхгүй юу? Бөмбөг тийм. Окей. Би бөмбөгчүүл яах юм? Уулзъя л та. Тэгээд тэнд нөгөө нэг атман болцсон байхгүй одоо. Багаараа тэгээд тэр атманыхаа байр суурь одоо ингээ баттай болох гэж үзэж байгаа. Тэгээд энэний эсрэг хин тэмцээд байгаа юм бэ? Хин тэмцэх ёстой юм бэ гэх юм бол Америкчууд. Гэхдээ өмнө бол тийм ерөөсөө байгаагүй. Тэгээд өргөлж ингээ Америкчууд жоохон ингээ том юм яриад Иранчууд шууд гүлэг болдог байсан бол одоо бэрэ амссан байхгүй. Хогч. Тэгээ тэрийг Америкчууд ер нь бол ойлгоод ах шиг байна. Bilateral гэрээ тий. Тэгээд Америкчууд одоо юу гэж байгаа юм бэ гэхээр Оманыг бөмбөгтөхөр ерөнхийдөө сүрдүүлж байгаа энэ хоёр гэрээ хилцэл нь өргөжлөх юм бол тэгээ 60 хоногийн хугацаа дуусчлаа. Ерөнхийдөө Пакистанд нэг 60 хоног. Ингээд одоо ингээд буцаага тэр саяны юу л явдаа. Тэгээд Трамп Оманыг одоо бөмбөгтөн гэж байна. Тэгээ Оман хөөрхийн амтууд нэг юм хийгээгүй байхгүй. Америкчуудын эсрэг юм хийгээгүй, Израилийнхоо болоогүй, Ираны талд ч нэг ороогүй. Амар сонирхолтой нөгөө Стерет Формусын юу л буцаагаад очтоо дэшээ. Яасан бэ гэх юм бол Ираны талдаа нэг гарц байгаа. Заяа өөрийнх Karg Island нэг нь арлуудаар ингэ тойрсон. Оманы талд бас Оманчууд өөрөө нэг зам гаргасан. Тэгээ Америкчууд юу тушаасан бэ гэх юм бол Оманчуудаа та нар тэрүүгээрээ нэг зам гаргаа. Иранаас хараад бус. Тэгээ Иранчууд заа гэсэн. За тэрүүгээр нь хэдэн усан онгоц явсан. 7 сард нөгөө MOU санамж бичиг зурагтаад Оманы талаар нэлээд хөөрхөн олон усан онгоц явсан. Та нар шимтгэл авахгүй шүү гэсэн шимтгэл аваагүй. Тэгээ айгүй хөөрхөн Америкийн үгэнд орж байсан байхгүй. Тэгээд Америкчууд юу хэлсэн бэ гэх юм бол за окей санамж бичгээ зурсан. Гэхдээ тэр санамж бичгийн дотор ямар заалт байсан бэ гэх юм бол Оман, Иран хоёр энийг өдөрт нь шимтгэл авнаа. Тэгээд Оманы замаар баахан усан онгоцууд шимтгэл түлхүүгээр ингээд нэвтэрсэн чинь Иранчууд юу хэлсэн бэ гэх юм бол санамж бичиг зурж ийн надхаа болиулаагүй. Америкчууд юу хэлсэн бэ гэх юм бол зүгээр явчих. Зүгээр яв. Бид нар хамгаалнаа арын даат санаа зовхон байхгүй. Bro go. Гэснийг пам бөмбөгдүүлээд сүрээд байгаа байхгүй. Тэгээд Оманы хүмүүс дахиад Америкчуудын үгэнд ороод тэгээд тэр далайн замаараа дахиад олон усан онгоц бөмбөгдөөд 5 Катарын газ тэрүүлдэг байхгүй. Тэгээд тэрийг ингээд барих гэж ингээд захиалах гэж амар үнэтэй заяа. Окей. Тэгээд Оманыхан одоо зүгээр ингээд хуралдаад ингээд уулзаа явж байгаа хэрнээ одоо ингээд аль болох Америкт найрсаг хандаад
хэлж байгаа юмнуудыг хүлээн зөвшөөрөд явж исэн улсыг одоо Америк Дональд Трамп яаж байгаа юм бэ гэвэл ална ч юм. Би саяхан чиний талд орсон биз дээ. Тэгээ хүн болгоны ингэ дургу хүрэж байгаа дөө. Тэ. Одоо хойд солонгосын талд ороод солонгосчуудыг ингэ доромжилж штэ. Би Ким Жон Үнтэй амар найрсаг холбоотой болохоор солонгост одоо цэргийн бэлтгэлээ багасгахна. Татчихлаа шүү дээ цэрэг. Тэгээ яг энэ бол нөгөө зүгээр төр зүрийн үе. Тэ Трамп бол мэдэл муутай явж гин геополитикийн хувьд бол өстой бүх юмыг самраа явж байгаа. Тэгээ хүмүүс одоо миний хэд хэдэн би бол маш олон Substack одоо нөгөө сарын 50 100 20 $20 ингэ төлдөг нийтлэгүүдийг ингээд блог гэдэг өмшдөг. Тэгээд яг цагаараа хүмүүс гадаад хэргийн яамаамын ажилтнтай ингээд ярилцлага хийгээд юу болж байгаа юм бэ? Тэгээ хүмүүс одоо багаараа юунд эвлэрч байгаа юм бэ гэх юм бол за окей. Трамп одоо дахиад 2 жил тэгээд болоо. Тэгээ жоохон төвччихье гэх. Гэл энэ нэг төр зүрийн юм аа. Тэгээ дараагийн хүн гарч ирнэ. Тэгээ Трамп шиг мэдрэл муутай байхгүй болно. Марко Рубио гараад ирчих юм бол тэрнтэй ярьж болно. Джерри Ванс гараад ирчих юм бол тэрнтэй ярьж болно. Тэгээд Джерри Ванс ч юм уу Рубио нэг шийдвэр гаргачих юм бол тэрийг нэг ингээд тий одоо юу лээ? Цаг агаар шиг зан ааштай гэдэг лөө. Ингэдэй хүнийг. Тий. Тэгээд Трамп яг тийм байхгүй. Монголын цаг агаар шиг. Дрес сексист дугаа. Гэтэ Марко Рубио чинь жинхэнэ израильчуудын ахахгүй юу? Тэр сая Марко Рубио Израилийг ямар нэгэн байдлаар доромжилсан байх юм бол Америкийн виз өгөхгүй гэсэн мэдээлэлүүд бол хийсэн байлээ шүү дээ. Гэхдээ реал политикт бодит улс төрийн нөхцөл байдлаа нүр тулах юм бол тэгэл тэгээ магадгүй хизээний цагт одоо нефт жинкнээс гараад бүтэн жил 2 жил ингэ тасарч юм бол хятад өөрийнхөө жингээ араас нь тавиад тэгээд бандан тас баха. Тэгээ одоо омончууд эндээс юм яах болоо? За окей, Америкчуудыг ингээд дагаад таахад бид нарыг бөмбөгдөнө гэж байна. Тэгэхээр тултал нь одоо Ираны тал ч юм уу орох магадлал байгаа. Зүгээр бид нар зүгээр ингээд бид нар зүгээр уулзчих шүү дээ. Яа наваа зодоод байгаа юм бэ гэж би ингээд зүгээр ингээд тамхины хайрцаг миний германд олдсон. Гэхдээ би татаагүй шүү. Тэгээд ээжлээ ингээд те. Ираныг зодчихооч те. Бид нар яагаачгүй шүү дээ. Зүгээр ингээд 50 зүгээр уулзж байгаа шүү дээ. Тэгээ уулзгаас өөр яах юм бэ? Нефт нь гарах ёстой шүү дээ. Тэ. За тэгээд энэ санамж бичгийн хугацаанд бас дууссан тий. Дууссан. 60 хоногийн хугацаанд дууслаа. Ямар ч одоо хилцэл бий болсонгүй. Угаасаа тэгээд яг өөрийнхөө нэг магтмааргүй байна. Энэ санамж бичгийг зурагдахдаа нефтний үн хааш ингээ навс унаад манай BCI гэдэг хувьцаа навс унаад тэгэл дротаа ингээ чиний хэлсэн юм шал худлаа болчлоо. Энэ Ираны дайн одоо дууслаа ингээ Трамп ялчлаа. Чи шал худлаа юм байна. Путины нохоо гих мэдчихлээ. Нэрээ юу те. Би үйлсэн байх юм бол энэ угаасаа худлаа. Санамж бичгийн заалтууд Америкч угаасаа хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Энэ бол фейл нэ. Энэ үргэлжлүүлнэ. Коби. Тэгээ миний сайн өвчлөгийг ихэнд хэлжсэн Арагчи бол энэ хоёрыг одоо энэ Омонтой хилцэж байгаа хилцүүлэг болон Strait of Hormuz-ийн хоолойг нээх хоёр нь шал өөрөө гэдгийг бол маш сайн анхааруулж хэлсэн байлээ Трампын дараа Омоныг бөмбөгдөн гэсэн чинь тэгээд Трамп нөө ярьж байгаа бидний хамгийн том зорилго бол Иранд цөмийн зэвсэг олохгүй байх. Тэнгүүт энэ графикийг харах юм бол энэ болохоор Ираны uranium одоо цөмийн зэвсэг бий болгоход шаардлагатай. Энэ бол нөгөө өндөр баяжуулсан цөмийн зэвсэг шаардлагатай уран, uranium Иранд анханасаа байгаагүй. Обамаг ерөнхийлөгч болсноос хойш нэмэгдсэн байна. Тэгээ энэ дээр бас танаас асууж байгаа юм энэ JCPOA буюу нөгөө Iran одоо Nuclear Act гэж хүмүүс аягүй ярьдэн шүү дээ. Ирманыг цөмийн зэвсэггүй болох акт. Энээс Америкчууд гарсан. Трамп гарсан 2018 онд. Энэ ерөөхдөө магтчихсэн гэрээ. Обамагийн хийсэн гэрээ. За тэгээ ингээд тэгээ яасан бэ гэх юм бол IAEA International Atomic Energy Institution. За
заяа олон улсын цөмийн энергийн хяналтын байгууллага Иран руу аудит хийдэг байсан. Урчлаад юусаа хилдэггүй ирсэн байна. Хаалганы. Гэхдээ нэг хартай нөхөр шиг. Тэ ажиллуугаа яваад тэг 15 минутаараа гэртээ ирээд хаалган гоолог тэ унтлахын өөрөө орны доор ингээ хараал тэ. Яг тийм байсан байхгүй. Тэгээ ерөөдөө маш амжилттай гэрээ. Тэгээ иранчууд өөрөө бас хэлж ийсэн бид нэр цөмийн зэвстэй болохгүй зүгээр ингээд санкц болоо бидний царцаас хөрөнгийг мөнгийг буцаагаад өгөө. Тэгэл Америкчуудны хууль гаргацсан байсан. Заяа. Тэгээ мөнгөн шийдвэрлэг доллараар хийж болохгүй. Тэгээд Обамагийн үеэр Donald Trump банк хэлдэг байхгүй ингээд Obama shipped planes full of cash ярьдаг байхгүй юу. Тэгээ яасан бэ гэх юм уу Швейцар франк явуулсан, евро явуулсан, алт явуулсан. Тэгээ тэр хиний мөнгө байсан бэ гэх юм бол иранчуудын мөнгө байсан байхгүй юу. Тэгэхээр доллараар явуулаагүй өөр янз бүрийн валютаар буцаагаад явуулсан. Ягаад вэ гэх юм бол JCPOA гэрийн дотор заасан байсан. Ямар нэгэн байдлаар урамшуул, хандив, авилга биш байсан. Ираны талд юусоо орохгүй байна. Яг гэх юм бол тэд нэр Хамасыг угаасаа санхүүжүүлж байгаа, Хутисууд угаасаа их санхүүжүүлж байгаа, Израилийн эсрэг угаасаа тэмцэж байгаа. Иракийн дайны үеэр бас Америкчуудын эсрэг тэмцэж ийсэн. Тэ. Гэхдээ иранчууд бас дээрүүд хэлжсэн та нар Ирак руу ороод ирэх юм бол бид нар муслимчуудын хамт эсрэг тоглоно. Тэгээ Ираны хувьд бол амар ойлгомжтой. За Афганистан байхгүй. За Иран байхгүй болж байна. Тэгэд ингээд чиний байр руу ороод нэг хэдэн баачка эхлээд чиний нөгөө чиний нойлог эзлээ явцсан. Тэгэл юм бодсон ч. За гэсэн ингээд чи балкон дээр бие засч эхэлж байна. Гэсэн чи дараа нь чиний балконыг ингээд гуссан ингээд. Одоо яах хэвээр юм болов? Тэгээ чи ингээд бэлтгэлээ хийнэ үстэй тий. Тэгээ ерөөдөө тэр төлгөө Израиль Бенжамин Нетаньяху анханасаа хэлж ийсэн. Greater Israel төсөл. Тэгээ тэрний эсрэг хамгийн том саад бишэл юу байсан бэ гэх юм бол Иран байсан байхгүй. Тэ. Тэгэл иранчууд өөрөө ерөнхийдөө ирээдүйн дүр зураг амар сайн харсан. Шууд Хиттийн тал орсон, Орсын тал орсон. Орсуудтай ерөөдөө зузаах гэдээсэн чин ерөөдөө Иран өөрөө жоохон татгалцсан. Хиттууд угаасаа жоохон голыг барих гэж үздэг. Тэгэл тэгээ эцэц одоо ингээд баг би даасан тэмцэж байгаа. JCPOA Обама амжилттай зураад энэ баяжуулсан ураны хэмжээ ерөөдөө буурсан. За амжилттай болсон. Тэгээд Трамп 2016 онд гараад ирсэн чинь яг тэр еврейчүүдийн төлөвлөгөө Америкийн элчин сайдын яам одоо юу лээ? Embassy Монголоор. Элчин сайдын яам Jerusalem барьсан. Мэгэл тэ. Ерөнхийдөө Америкийн нэгч засгийн газар тэрийг даварч хийгээгүй. Жохон тайван бай. Тэгээ еврейчүүд данаа юу ч хэлдэг Jerusalem бараа. Яг гэх юм бол Jerusalem дотор Кристийн юу байгаа? Муслим тэ шашны маш чухал газрууд байгаа. Тэгээ еврейчүүдийн чухал юм байгаа. Тэгэл Магэл элчин сайд яам Jerusalem руу нүүлгсэн. За тэгээд баахан зэвсэг явуулсан. JCPOA-аас гарсан. Тэгээд 2020 онд Joe Biden ялаагүй байсан бол Donald Trump угаасаа Ираныг хизээний цагт бөмбөгдөх байсан. За. Тэгээд 2020 оны сонгуул дээр ялагдаад 2021 оны 1 сард ерөөхдөө зодгоо тайлах ёстой болоод 4 жилийн завсарлага аваад ирэх бариад бүр еврейчүүдээс бүр их мөнгө авчаад гэхдээ 2016 онд ирэх байсныхаа тэр JCPOA гэрэнээс гараад тэгэл Abraham Accords гэх мэтчлэн юмыг буцаагаад сэргээгээд тэгээ бүх юм Израилийн талдаа. Тэгээд иранчууд угаасаа за тодорхой юм байна. Тэгээ энэ хугацаанд Украины дайнд болсон Европын холбоо бүр нэг талдаа орсон SWIFT банкны систем санкц хууль за ийм болох юм байна гэх мэт чинь. Тэгэл яасан бэ гэх юм бол Donald Trump-ийн үеэр JCPOA гарснаасаа илүү нэмээд баахан санкц хийсэн. За тэгээд нэг амар сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол би энийг дээр үед бас буруу судалсан байсан заяа. За Qasem Al-Soleimani гэсэн Ираны том генерал IRGC Iranian Revolutionary Guard Corps одоо яг Khomeini-гийн доор одоо тэр шашингийн удирдлагын доор одоо тэдний хамгийн том ламны доор байгаа цэргийн алба Qasem Soleimani-тай хамт Иракт
Америкчууд ISIS Al-Qaeda-гийн эсрэг тэмцдэг байсан. Qasem al-Soleimani Америкчуудаа хамтраад ISIS-ийн эсрэг. Сирия дотор бас яг адилхан. Окей. Тэгээд яасан бэ гэх юм бол 2016 онд байсан уу 2018 онд байсан уу? Би яг сайн санахгүй байна. Трампын засгийн газар Сулейманигийг Ирак руу дуудаад хилцэл ярих юм байна гэд тэг яасан бэ гэх юм бол Иракийн онгоцны буудлын дэргэд мань хүнийг бөмбөгтөд алдсан. Тэгсэн. Гэхдээ Иран Америкийн тал байсан. Лийн хурлаа явж исэн. Тэгээ Иранчууд за окей. Бүх юм тодорхой. Тэгээ санкц макс гих мэд чинь яаж магаал. Тэгэл одоо яг тэр замаар ингэ явж байгаа. Тэгээ одоо хаашаа явах юм бэ? Амар ойлгомжтой байхгүй. Тэ. Тэгээ Иранчууд одоо юу ойлгож байгаа юм бэ гэх юм бол за окей. Strait of Hormuz-ыг хаацсан. Нефтний үн ханш $80 дээр байна. Америкчууд хангалттай өвдөхгүй байна. Бид нар ерөөхдөө Америкчуудыг нэг мөсөн эдийн засгийн арга зэвсгээрээ барахгүй юм бол одоо Strait of Hormuz-ыг нэг л удаа хааж болно. Дараа нь жигнэс Сауди Араб гэх мэт чинь орнууд одоо Ирак жишээлбэл Израилийн тийш нефт газны хоолой барьчих юм бол хэцүү болно. Газар доогор бүр. Окей. Араб бас тийх боломжтой, Кувейт бас тийх боломжтой бусад орнууд. Тэгээ ерөөдөө энэ улаан хүн одоохно улаан хүн гэхдээ яванда хар хүн болчихсон дараа нь 5 хүзэр болчихсон дараа нь зүгээр 7-гийн хүзэр болчих واخхой. Тийм учраас Иранчуудын энэ тоглоом хугацаатай. Тэгээ одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол за окей ингээд нефтийг тэр чинь $200 болохгүй юм бол Америкчууд ерөөсөй ойлгохгүй юм байна. Тэгээ бид нар юу хийх хэрэгтэй юм бэ гэх юм бол одоо бодоо сууж байгаа хаа. Бид нар одоо яг яах хэрэгтэй юм бэ? Тэ. Жигнэс Америкийн хэдэн aircraft carrier бодоо олгоод Америкийн бүх цэргийн баазыг устгацсан гэсэн юм одоо ингээд дараал байна. Катарын 2 том үйлдвэрийг будаа олгоцсон гэл дайраал байна. Сауди Арабын хэд юмнуудыг будаа олгосон ингээд дайраал байна. Одоо бид нар яах юм бэ гэл Америкчууд үргэлж зодооныг дараагийн шатнд хүргэж байна. Тэгээ Иранчууд бас бодож байгаа юм байх юм бол за ингээд окей ингээд тоглоомын дундуур болиа эвлэрия гэсэн юм байхгүй юм байна. Заавалчгүй нокаут болох хэрэгтэй юм байна. Тэгээ 12 дахь раунд дээр боксинг дээр ингээд шүүгчнэр ингээд оноо өгдөг шүү дээ. Тэрнээ хүрэхгүй юм байна. It has to be a knockout. Гэ ойлгох хүрч байгаа хгүй. Тэгээ that's very dangerous. Гэхдээ ингээд янз бүр ингээд chart mart үн ханш ингээд хараад үзэх юм бол нефтний үн ханш амар bullish харагдаад байна. Европын газын үн ханш амар bullish харагдаад байна. Таваар төмөр зис мис бүгдээр амар bullish харагдаад байгаа хгүй. Өсгөр харагдаж байгаа. Өсгөр харагдаж байна. Тэгээд миний айц бүр хүрч байна. Тэгээд 2028 он 27 оны үеэр магадгүй нефт тэг $150-200 хүрэх магадaltaй юм шиг надад харагдаад байна л да. Энэ сайн. Гэтэ энэ JCPOA-с эхлээд Америкчууд энэс гарснаас хойш ерөнхийдөө Иранчууд миний бодлоор лав биар мэдэрсэн юм шиг санагдаж байгаа. Энэ гэрэнс гарсан бас нөгөө үндсэн шалтгаанууд нь зөвхөн ураниумыг хязгаарлалж байгаа юм байна. Гэхдээ бусад зэвсгүүд Иранчууд үйлдвэрлэлээр хിവэрэ байж тэ энийг зогсооё гэд тэгээд Трамп ч бахан санкц макс хийсэн шүү дээ. Яа. Тэгээд банк санхүү олон улсын худалдаа мөнгө гүйлгээ гих мэдчлэн тий. Тэгээд сонирхолтой юм юу бэ гэх юм JCPOA цуцлын дараа биткойн үн өсөө явсан. Бас сонирхолтой. Зүгээр ингээ бодоод. Тэгэд одоо эцэст нь Америкчууд аргаа барьж байгаа шиг байна. Тэгэд сүүлийн тактик бол мэдээж байгаа. Энийг Японд ашиглаж ийсэн. Одоо Иран дээр ашиглах магадлалтай гэсэн мэдээлэл гараад ирчихэж байна. Тэр нь юу юм бэ гэхээр мэдээж цүмийн зэвсэг. Иран дээр цүмийн зэвсэг хийя гэсэн юмуд гараад ирж байна. Энэ таны бодлоор энэ яг таны хэлээд байгаа нокаутыг үүсгэх үү? Яг эцсийн цэг байж чадах уу? Тэг ингээд 80 настай өвгөн заяа. За магадгүй дээшээ өсрөний 6 юм уу 8 жил хугацаа байна. Тэр хүмүүсийн тийм хүний толгоон дотор тэгээ бас Трамп шиг том эготэй. Megalomaniac те. Магадгүй жоохон sociopathic. Толгоон дотор ямар кино явж байгаа юм бол тоо би айгаад байна л та. Цүмэн зэвсэг шийдэх юм бол бүгдээрээ цүмэн зэвсэг. Цүмэн зэвсэгтэй болно. Энэ цүмэн зэвсэг явах юм бол маргааш нь Киев.
шидэхгүй байх гэж бодож байна. Шидэхгүй байхаа. Энэ зүгээр ингээд юу яриа. Трамп бол өвгөн. Трамп зарим нэг дээр амар мундаг. Ихтэй зүгээр ингээ Израилийн нохоо болсон юм шиг. Тэг амар сонин тэг ингээд ярьж штэ. Нөө Украин, Европын нохоо болсон. Тэ. Америкчууд Израилийн нохоо болсон. UAE, Saudi Arab гэх мэтчлэн Америкийн нохоо болсон. Тэгээд хүмүүс бас ярьдаг те Идрат Путиний нохоо болсон. Тэгээд ер нь бол дэлхийн ертөнцийн юм нохоо орн юм байна те. Ингээ хоорноо сүлжээ нохоо болчдаг. Цөмийн зэвсэг шидэхгүй байхаа. Тэгэх юм бол заяа. Тэгээд цөмийн зэвсэг шидчих юм бол угаасаа бидний ярьж байгаа юм бүгдээрээ хэрэггүй. Угаасаа намайг үзэх хэрэггүй. Яагаад гэх юм бол тэгэл ер нь бол дэлхийн ертөнц нэг хэсэгтээ дуусаа штэ. Тэ. Тийм учраас нөгөө таамаг одоо цөмийн зэвсэг хүртэл ингээ таамаг гаргаж болно. Цөмийн зэвсэг шидснийхэн дараа бүх all bets are off. Тэгээд тэрийг бүр ярих ч хэрэггүй. Миний зүгээс. Тэгэх юм бол тэгэл шаал уур режим руу яваад ирэн тэгээд амжилттай болно. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол цөмийн зэвсэг арай шидэхгүй байна. Тэгээд Трамп бол Израилийн нохоо мөн үү? Мөн. Тэ. Гэхдээ өөрийнхөө нэр хүнд гэр бүл удмынхаа нэр хүндээ тэгж бузардуулах нь арай биш байхаа. Яагаад вэ гэх юм бол Америкчууд энэ дайныг өөрөө сонгосон. Өөрөө төрүүлээд дайрсан. Тэгээ хинээс болж дайрсан бэ гэх юм бол Израильчуудаасаа болж дайрсан. Америкчууд Японтой тэр яг дайныг ингээ эдийн засгийн янз бүрийн ингээ санкц янз бүрийн заван юмнууд байгаа гэхдээ Япончууд төрүүлээд Pearl Harbor. Тэгээд Iwo Jima, тэ Guadalcanal, Okinawa. Тэгээ бүр ингээ сүултээ камиказе жолооч бүр ингээ Япончууд өстой эцэг үздэг гарууд багхгүй юу? Тэгээд ингээд тэр Канто хэсэг лөө одоо Токиогийн Канто хэсэг лөө эзлэнэ гэдэг чинь одоо 2-3 сая Америк зэрэг нас барахаар байсан байхгүй юу? За окей, болио. Окей ингээд анхаарлага өгсөн ингээд за одоо ингээд бууж өгөхгүй байна. Тэгээд амар сонирхолтой Америкчууд бас Токио, Осака, Киото бүх хотуудыг ингээд firebombing хийсэн шүү дээ. Зүгээр ингээд сохор бөмбөг ингээд шидээд зүгээр ард түмнийг ингээд чөлөөдө бөмбөгцсөн одоо бараг 600-700 мянган Япон хүнийг зүгээр ингээд бөмбөгөөрөө шатаагаад авцсан. Цөмийн зэвсгээрээ харьцангуй цөөх хүмүүс нас орсон. Гэхдээ хоёр цөмийн зэвс шидээд тэгээд дараа нь яасан бэ гэх юм бол Япончууд зэрэг Оросуудтай хилцэл хийх гээд үзсэн Советчуудтай. Тэгээд Сталин татгалзаад тэгээд одоо бас нөгөө Япон Оросын хооронд Курил арлын тухай ингээ маргаан явж байгаа шүү дээ. Тэгээ Оросууд дайраад Курил арлууд ингээ эзэлснийхэн дараа за. Тэгээ сандвич болоод исэн шүү дээ. Доороос дээрээс. Тэ. За болио гэл тэгээ бууж өгсөн байхгүй. Тийм учраас нөгөө цөмийн зэвсэг тухайн аж шидэх окей. Ёс суртахуун моралын хувьд бол окей хүлэн зөвшөөрч ин өгшөөе. Өөрийнхөө сонгосон дайны хувьд санамж бичгээ өөрөө зурчаад зөрөөд зөв хаяа явах боломжтой байсан юм бол Израилийн төлөө Ираныг цөмийн зэвсгээ бөмбөгднө гэх юм бол жигнэс аимштай юм болох бах. Тэгээд муслимчууд өөрөө Америкийн эсрэг бүр харгас жихад зарлана. Юу 9/11 тэ бүр 9/11 plus multiplied юу л геометрикээр нөгөө power to 10 гэсэн юм болох магадaltaй байхгүй. Тим юм хийх байхаа. Бурхан минь. Хийчих юм бол тэгэл Америкийн нэр хүнд байхгүй. Тэ GG. За тэгээ эндээс сонирхолтой хэдэн бас арилжаанууд гарч ирж байна. Тийм ээ. Ер нь бол ингээ хараад үзэх юм бол саний тарны ярьсан BCI байгаа шүү дээ. BCI бол явнаа. Тэн дотор одоо жишээлбэл зэсийг өнөөдөр би market update дээр ярьсан. Зэсийн үн хааш өсөд байна. Янз бүрийн металлуудын үн хааш өсөд байгаа. Америкчууд өнгөрсөн жилийн төсвийн алдагдлыг 2 нугалсан. Өнгөрсөн жил 7 сарын үед 200 хэдэн тэрбум долларын төсвийн 100 хэдэн тэрбум долларын төсвийн сарын дотор 100 тэрбум долларын төсвийн алдагтай байсан бол одоо энэ жилдээ 200 тэрбум болоо явцсан байна. Мөнгө хөвлөх нь тодорхой, йений интервенц хийж байгаа. Тэгээд та бидний ингээ шоу
ингээ үзэл байгаа юм бол илүү тодорхой болж байна. Ингээ ерөөдөө энэ тоглоом хаашаа явж байгаа юм бэ? Тэгээд хэд хэдэн арилжаанууд байгаа. Тэгэл яг хөө манай School Community буюу Pepperstone дээрээ бид нартай хамт энэ арилжаануудыг хийж болно. Тэгээ би нэг юмыг айгу харж байгаа. Энэ тоглоомын эцэст хамгийн том хөдөлгөөн гарч байна. Тэрнээ бэлэн байх хэрэгтэй. Тэндээ хамгийн том өгөөж гарч байна. Гинт нэг режим өөрчлөлтөө режим юу ярьдаг юм бэ гэх юм бол нэг хаана эрх мэдэлтэй ингээд улсаа удирч байгаа. Тэгээ хааныг ингээд байхгүй болгоод дараагийн хаана гараад ирэхдээ шинэ режим гэж ярьдаг байхгүй. Шинэ засаглал. Шинэ режим гэх юм бол хөрөнгөний зах зээлийн хувьд бол нөгөө одоо жишээлбэл саяхан semiconductor chip mip химлэл ухааны режим яваад байна шүү дээ. Тэр нь бас ингээ өөрчлөгдөн. Өөр юм гараад ирчихсэн заяа. Өмнө бол тэрний өмнө бол нөгөө SaaS service software гэх мэт чинь meta zeta байсан шүү дээ. Одоо AI гэх мэт чинь data center одоо semiconductor руу ингээ режим ингээ өөрчлөгдөд байна шүү дээ. Геополитикийн хувьд бол дараагийн режим гараад ирэхдээ амар том хөдөлгөөн гарах. Тэрэндээ ерөөхдөө би бүх анхаарлаа явж байгаа. Тийм учраас түүхэн ном уншиж гэн өнгөрсөн 400,000 жил 2,000 жилийн хугацаанд режим өөрчлөлт яаж исэн бэ? Америкт адилхан стратегийг баримталж исэн нурсан улс байна уу гэх мэт чинь. Тэгээд тэр режимаа зөв таах юм бол тэр шилжилтийн үеэр амар даам гараад ирдэг. Тэгэл нүхэндөө орчоод тэгээ нэг гуйлгч мэтэр ингээд нүхэнд ороод буцаа гараад ирэхдээ ингээд гэл тэрнээ би өөрөхө бэлж байгаа. Би сонирхоод асуухад Америкт хамгийн төстэй улс юу бэ? Ром баг тий. Ром хамгийн төстэй. Одоо хийж байгаа юм Грекийн үеийнхтэй амар бас төстэй. Гэхдээ Грек бас тийм нүсэр том байгаагүй. Гэхдээ Перстэй бас амар төстэй. Персийн хаан тий бас ингээ баахан боол орнуудыг аваа Грек руу яа юм аа гэсэн чи тэндээ Грек руу дайраад тий одоо нэг 300 кино үзсэн хүмүүс байгаа штэ тий тэр Thermopylae Hot Gates дээр ер нь бол Leonidas ингээ зогсоосон тэгээд ингээ хүмүүс ингээ what the fuck тий яг одоо Strait of Hormuz гэх юм бол тэр газрын дээр нь Thermopylae what the fuck ягаад бид нэр бараагүй юм бэ тэгээд ингээ шархаад олоогоол дахиад явуулаад тий марафонд алуулаад тэгээд тэрнээс болж нөгөө марафон гэдэг нэр гараад ирсэн шүү дээ. За тэгээд тэрний дараа Pericles гараад тэгээд ерөөхдөө Salamesийн далайн дайн дээр бүр арчигтаад тэгэл за ингэ шархаад олоогоо яваад тэгээд цаг үе өнгөрөөд Philip гэсэн Philip the second Philip 2 дахь одоо Philip the second монголоор юу гэдэг юм? Philip нэрний 2 дахь нь одоо аавынхаа нэрийг дөрөөсөн 2 дахь нь. За Philip яасан бэ гэх юм бол нөгөө Macedonia гэдэг чинь Грекийн дээр нэг хөдөөний хүмүүс заяа. Хөдөөний хүмүүс тэгээд Грекүүд эднэр бол зэрлэг баачка гэл. Тэгээд Philip яасан бэ гэх юм бол өөрийнхөө цэргийн албаа амар сайн засаад тэр cavalry морьтой цэргийг ингээ хөгжүүлээд тэр hoplite-ийн дайныг дараагийн шүфт шатнд хүргээд тэгээд нөгөө Parmenion гэсэн генерал байсан. Philip Parmenion 2 тэр Macedoni цэргийн реформ шинээр бүр нойлоос ингээ шинээр эхлээд тэгээд Грекийг тэрчтэй гусаад тэгээд Грекийг нэгтцсэн байхдаа за окей ингээд Александр хоёлаад ирэх жилд 2 жилийн дараа Персийг гусан шүү гэд тэгээд ерөөдөө Александрийн хөрсийг бэлдсэн байсан байхгүй. Тэгээд ингээд тэгэл ерөнхийдөө нөгөө Олимпиа нөгөө Александрийн ээж хүмүүс юу ярьд юм бэ гэх юм бол нөгөө Александр нөгөө аавынхаа хаан ширээг авахгүй байж магадгүй тэгэл янз бүрийн conspiracy яваад тэг Филиппийг алдсан. Олимпиа алсан юм уу үгүй одоо хүртэл тодорхой биш. Александр алсан юм уу одоо хүртэл тодорхой биш. Гэхдээ дараа нь Александр хаан болсон. Тэгээд тэр Парменион ерөөдөө Александрийн генерал болоод тэгээд дэлхийн номер 1 зэвсэгт хүчин Александрт ирсэн байхгүй. Тийм учраас нөгөө Александр супер бол супер тий гэхдээ хүрсэн хин бэлдсэн бэ гэх юм бол аав. За тэгээ энэ урт ингээд хазаараад юу ярих гээд байгаа юм бэ гэх юм бол Перс жижиг Грек руу дайраад Thermopylae Leonidas тэгээ дараа нь марафонд алгадуулаад тэгээ Strait of Hormuz одоо ялхан байж магадгүй. За ингээ өөрийнхөө шархаа ингээд олоогоод
Дараа нэг томоохон далайн дайн гараад ирээд Salamis одоо та ингээ хараад үзээрэй заяа. Грекийн Aegean далаа дотор Salamis амар алдартай. Тэнд далайн дайнд Америкчууд ингээ арчигтаад. За тэгээд Персууд арчигдаад. Тэгээд өмнө Персууд арчигдсан. Одоо Персууд тэгэл Перс дотор нэг мундаг генерал гарч ирээд тэр Арабын хэсгийг ингээд хамаад авчих юм бол бид нэр simulation дотор амьдарч байгаа шүү. За окей. Гой сонирхолтой дугаар боллоо. Яа. Гой хазаарлаа. Яс түүх. Би түүх мэддэг шүү guys. Тэрийг нь жоохон яриулах гээд. За нэр үнэхээр сонирхолтой дугаар боллоо. Тэгээд энэ хүү дугаарыг үзсэн хүн болгонд баярлалаа. Дахиад хэлээ доор манай Pepperstone-ы бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээр таад маань бүртгүүлснээр бид нэр таад мэйлийг авна хамгийн чухал нь. Тэгээд тэр мэйл рүү өдөр болгон апдейтууд очиж байгаа арилжааны. Тэгээд тэр арилжааны зөвлөгөөг дагаарай. Окей. Дагчаарай. Хүсэх юм бол. За баярлалаа. Таадын дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээ Монголоос гадаад төвцөөний арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад данс нэг. За тэрэн дээрээ та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэнгэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хувьцаа та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хувьцаанаас гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд бараг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манад байхгүй шимтгэл бараг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift Mift-ийн юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компанидэр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр таадын шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр таатай хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа таадтай нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа олон бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцоо нэг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нэр бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээд энд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13-нд та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөж харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American Discount-ын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орцсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиар оруулах уу? Тэ ороход одоохондоо
тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой. Гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За, скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багцсан жоохон өөр байгаа скуулийн өгөөч бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцоо $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээд бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээд дэвшээдтэй ахлах анги их сургууль орохын би ерөөхдөө та хэдийг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцоо 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $3,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибэг хаалгах хэвээр. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300 $400 шимтгэлт төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдийг өгөөж байх болж байгаа гэсэн үг. Тэ? Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөе. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT Mexican peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэд руу ингээд гурилдаад явуулдаг юм. Юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. Тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоо 4 хоног болж байна. Тэгээ манай $1,000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1,000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1,000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд нь зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол те хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө те хянаад шинжилээд явж байгаа. Та хэдий ерөөсөө орхин гэсэн юм байхгүй. Зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та хэдий шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосаа тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээд доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та хэдийн имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авч байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогоо 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээч 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг завин сууя. Доор бүртгүүлээрээ баяртай.